Өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд шатхууны хомсдол үүссэн. Үүний улмаас таксины жолооч нар 1 км тутмын үнийг 1000-аас 2000 төгрөгөөр нэмжээ. За энэ нь иргэдийн эдийн засгт хүндрэл үүсгэж байгааг хэллээ. Харин жолооч нар 4-5 цаг дугаарлаад Евро АИ 92 төрлийн бензинийг 1 литрийг нь 4950 төгрөгөөр худалдаа авч байгаа учраас таксины үнийг нэмэхээс өөр аргагүй байна гэж тайлбарллаа. За сүүлийн үед бол шатхууны хомсдол одоо дугаараа хязгаарлалтай холбоотойгоор бол яг такси олдох нь хуурайгаа юм олж байгаа таксины үед бол үнийн дүн километр тутмын үнийн дүн бол өндөр байна гэдгийг иргэдийн хувьд хэлж байгаа маа. Тэгвэл бид нэр Баянгол цэцэд бодлын зүүн талаас НТВ телевиз хүртэл нийт 2.1 км-т хэдэн төгрөг гарахыг бол бүгдээрээ харцгаая. 2.1 км газар бол 8000 төгрөгөөр таксидлаа. За яг километр тутам бол 4000 төгрөгөөр явж байгаа. Жолоочийн хувьд бол одоо энгийн бензин олдохгүй А92 евро бид нэр 4950 төгрөг буюу ойролцоогоор 5000 төгрөгөөр худалдаж авч байгаа учраас километр тутмын үнийг 4000 болгож нэмсэн гэж хэлж байна. Такси ерөнхийдөө байр такси гадаад амьдарч байгаа хурж ирээд тэгээд анхандаа нэг 2500 мам зээсэн сүүлд бол 4000 төгрөгөөр барьсан да. Бензиний хомсдолтой холбож тайлбарлаж байгаа шүү дээ. Ер нь тэгээд бензин олдохгүй болохоор мэдээж тэр хүмүүс оочрлж байгаад бензинээ аавна. Тэгээд тэр хүмүүсийн цаг заавнаас үргэж байгаа болохоор өсөх нь аргагүй болов гэж бодож байна. Ерөнхийдөө бензин ховор гээд тодорхой хэмжээний бас нэг мөнгө нэмэгдэл байдгийг. Эндээс тийг хүүхдийн ордон л ордог байх та. Тэгэхэд нэг 5-6 мянга л болдог. Ер нь л бензин алга болсонтой холбоотой гэж ер нь хэлдэг. Тийм шиг нэмэгдсэн юм шиг байлээ. Ер нь ямар ч сан өмнө явдаг байсан А цагаас Б цаг хүртэл төлдөг байсан мөнгө бол нэмэгдсэн л хэлээ. Тэгээд яг хөтэ асуухлаар нь тэгэл тэрийг л өгчөж байгаа шүү дээ. Асуухлаар нь ч ихтэй хэлэхээр хийсэн өмнө л өгч байгаа. 1000-аар л яваад шүү дээ одоо шатхуу алдахгүйгаас болоод. Яг өглөө орой яг ажил эхлэх ажилд харах үед бол ачаал ихтэй үед ер нь олдохгүй. Километр нь хэдээр явдیں۔ Та? 4000. Одоо яах юм бэ? Тэгээ 5000-аар бензин хийж байгаа машин ямар ч арга болчихж байгаа юм чи. Хамгийн хямдхан колон гэсэн чинь 4900 гинэ. Очирсаар хад яваад ороход евро л байна гэж байгаа юм чи. Гэхдээ тэгээ цаг хугацаатай уралж байгаа ус явна шүү дээ. Ямар ч арга болохгүй. Нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй шатхууны хомсдол үүссэн цаг үед иргэдийн ажлаа амжуулах сонголт такси үйлчилгээ байдаг. Гэвч тэд 1 сарын өмнө 10 км зорчдог байсан өртгөөрөө өнөөдөр 5 км зорчиж байна. Дэлхийн нийтийн өмнө үүссэн шатхууны үнийн нөлөө монголчуудын өдөр тутмын амьдрал такси үйлчилгээрээ дамжуулан нөлөөлж эхэлжээ.